За ингээд наарыг хэлцээнэ. За би Cleaner Source Development компани шийдлэг инженер мөнгөцөө гэж хүн байна. Сэргийлт гэрчмөчний салбарт бүгдээрээ үйл нийлэл алхаж байгаа салбаруудын уулзалтыг хийж байгаа зохион байгуулж гарах хэмжээг зохион байгуулж байгаа газруудаа бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. За миний илэрхийллийн сэдв бол Монгол улсын ялангуяа Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний дийлэнх хувийг эзэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр тавьсан нарны цахилгаан усгүйр системийг танилцуулах болон одоо туршлагыг хуваалцъя гэж ийм сэдвийн талаар ярих гэж байна. За аж ахуйн нэгжүүдийн өрн төвлөрсөн нарны цахилгаан усгүйр систем маань төвийн сүлжээтэй холбогдсон тохиолдолд одоо бол техникийн нөхцөлийн дагуу зайлшгүй батарейтай байх шаардлагатай болсон байна. За тэгэхээр одоогийн ярих гэж байгаа кейс маань Улаанбаатар хот Баян зүрх дүүрэгт сая 12 сараас 1 сарын хооронд төгсөлцөөлөлт нь хийж болсон. Ийм 200 кW-ийн хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдийн зориулсан нарны систем байна. Энэ маань өөр дээрээ 170 кW-ийн багтаамжтай батарейтай. За төслийн байршил бол Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг төсөл хэрэгжих гол давуу талууд маань юу гэсэн бэ гэхээр энэ маань нөгөө нэг автокраш агуулгын барилга ачаалал нь хамгийн өндөр үеийн ажлын цагуудад байдаг учраас нарны одоо системийн маань үйлдвэрлэлтэй төгс цогцож одоо self consumption буюу нарны үйлдвэрлэлийг өөртөө хэрэглэх тэр өөрийн шийдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа. За дээрээс нь маш том талбайтай учраас халаалт болон бусад хэрэглээний зардлууд бол өндөр. За дээрийг бол яг урд зүг рүү буюу одоо нөгөө азимут үнцгийг 180 градусаар тааруулж өгсөн. За сэндвичийн дээрээ ийм барилга байна. За тус барилгын дээвэр дээр нийтдээ 384 ширхэг нарны хавтан суулгацсан. За тэгээд нарны хавтан маань урдлынхаа хэсэг нь бол 8 градусаар налж байгаа. За хойлын хэсгийг 38 градусаар налсан суулгай буюу нийтдээ нарны хавтан маань өөрөө 30 градусаар налж байгаа. За ийм систем байна. 200 кW-ийн инвертертэй, за батарей 170 кW-ийн батарейтай. За seamless буюу тог тасарсан тохиолдолд 60 секундын дотор шилждэг ийм төслийн жишээ та бүхэндээ саналуулж байна. Тайлбарлаж байна. За хамгийн гол давуу тал нь юу юм бэ гэхээр сэндвичийн дээр бид нэр дээрийг цоолохгүй буюу одоо нөгөө хавчдаг суурийг ашиглаж хэрэглэсэн байгаа. Ингэснээр нөгөө тухайн байрлалыг өөрийг гэмтээхгүй за олон жилийн одоо асчлалтын хувьд барилга тэмүүлгийг хор хөнөөлж авахгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тог тасарсан тохиолдолд 60 миллисекундын дотор буюу одоо өөрөөр хэлэх юм бол гэрэл амжилтгүйгээр одоо ажиллагаатай байгаа тоног төхөөрөмжнүүд маань цахилгааны тасалдалд өөрчлөхгүйгээр шилжснээр өөрөө тоног төхөөрөмжийн бэртэл гэмтэл болон одоо ямар нэгэн боломжтой алдагдлын эрсдлээс сэргийлж өгдөг. За энэ бол автомат сэргийг залгасан угар буюу тог тасарсан тохиолдолд системийг microgrid буюу одоо нэг бидаас хамааран шийдвэрлэж ажиллах үйлдвэрийн самбарын жишээ зөвхөн тархиж. За тус системийн эдийн засгийн хувьд ямар өөрчлөлт вэ гэхээр өөрчлөлтсөн тооцоолол гаргахад за энэ 200 кW-ийн систем маань ямар нэг эрчим хүчний үнийн өсөлтөнд үргэлжлэхгүй тохиолдолд 25 жилийн дараа 1.5 тэрбум ашигтай байхаар ийм урьдчилсан тооцоо гарсан байгаа. Эрчим хүчний үнэ өсөхгүй буюу одоо байгаа тарифаараа 25 жилийн турш явах гэсэн үг. За ингээд явахаар ерөнхийдөө өртгөө 5-6 жилдээ болоод хөгжиж байгаа. Мэдээж эрчим хүчний үнэ өсгөө гэж бол байхгүй. Тэгэхээр мэдээж 5% эрчим хүчний үнэ жил бүр 5% эрчим хүчний үнэ өсгөө гэж тооцсон бол 25 жилийн дараа 2.6 тэрбум ашигтай гэх мэтчлэнгээр энэ хөрөлцсөн тооцоолол гарсан байгаа. Эхний жилийн нарны системийн үйлдвэрлэлээр шиг 98.5 сая төгрөг гэсэн. За энэ батарей байгаагаараа ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр бид нар зөвхөн хэрэглэсэн эрчим хүчний хадгалбарыг төлөвлөхгүй шүү дээ. Ингээд буурмаг чадлын төлбөр, за оргил ачааллын үеийн одоо нэмэлт чадлын тариф, трансформаторын алдагдал гэх маш олон нэмэлт төлбөрүүдийг төлсөн хэрэглэсэн эрчим хүчнээр ингэж авч идэг. Батарей бол нөгөө нэг баг тарифтай үеэр буюу шөнөдөө цэнгэлэгдээд оргил ачааллын үеэр өөрийнхөө хэрэглээг батарейнаас хангаснаар бид нар зөвхөн тэр хэрэглэж байгаа эрчим хүчнээс гадна бас нөгөө юуны оргил тарифын үеэр тавигддаг нэмэлт чадлын тарифаас бас зайлсхийх ийм боломжтой байдаг. За ингээд тус систем нь бол тухайн байрлалын нийт хэрэглээний 46%-ийг дангаараа хангаж байгаа. За 100-ны үеүүдэд буюу одоо халаалт байхгүй бол 100% хангахаар ийм төрлийн систем тавигдсан байна.
За төслийн үеийн бэрхшээлүүд буюу одоо тулгарсан асуудлууд нь юу байсан бэ гэхээр яг өсвөл зөвлөл маань бол хэд өглөөр хийгдсэн 12 бол 11-ээс 1 сарын хооронд хийгдсэн. За энэ тохиолдолд хэцүү байсан зүйл мэдээж яг газар дуулах хийх хэцүү байсан. За дээрээс нь батарейны зөвлөлтөн дээр бид нар заавал нөгөө тухайн тоног төхөөрөмжний одоо орчны шаардлагыг хангасан байдлаар зөвлөлөхийн тулд галын хааны туссан бас нэмэлтээр тавьж өгсөн байна. Батарей чинь бол литиум төрлийн батарей ямар нэгэн галын эрсдэл гал үүссэн тохиолдолд ямар хэмжээний хойно нөлөө үүсгэхийг бид нар мэдэн штэ. Тийм учраас бас зөвлөж авах тоног төхөөрөмжийнхөө site requirement буюу орчны шаардлагыг маш сайн баримтжуулж яг сайн барьж өсвөл зөвлөлт хийх бол маш чухал байдаг. За үүний үндсэн дээрээс бид нар галын хааныг барьж өгсөн байгаа. За батарей маань бол 100% гадаас нөлөөлдөг. Ингэснээр бид нар галын эрсдэл ямар нэгэн одоо орчны температурт эсрэгээр нөлөөлөхөөс сэргийлж чадж байгаа ч гэсэндээ яг Монголын нөхцөлд өвөл хасах 40 хүрдэг үеүдээ батарейг шууд гадаа тавих маань өөрөө маш том чаленж байсан. Тэгээд батарейны одоо химийн ажиллах болоо эсвэл систем ундрах болоо хэмжээчлэн маш олон хэрэгцээтэй байсан бол яг тэр эд хүүтэн үеэр батарей доторх одоо тэр зэлийн температур маань өөрөө ер нь 23-аас 27 градусын хооронд явагдчихсан. Тэгэхээр бид нар батарейг болол нөгөө нэг цэл болгоных нь дотоод температурыг хянж чаддаг байхад гадны одоо энэ юунд Монголын нөхцөлд бол тусдаа заавал нэг барилга бариад тэрнийхээ халаалтыг шийдээ дотор нь батарей кабинетад тавьдаг ямар шаардлагагүй шууд нэг бүрэн нийж бүрэн өөрийнхөө дотоод хэрэглээг хангахаар кабинетыг гадаа шууд зөвлөсөн ийм төслийн жишээ байгаараа бас маш давуу талтай байгаамаа. За тэгээд эд хүүтэн өвлийн үеэр батарейны доторх температурыг бол хэмжээ харуулж байгаамаа. За энэ бол за аж ахуйн нэгжүүд буюу 29 кВт-ийн нарны цахилгаан ус систем төвийн сүлжээнд илүү эрчим хүчээр нийлүүлэхдээ ерөнхийдөө ажлын зураг төсөл заавал гаш мандлаар баталгааждаг хосрол зорилол тусгай зөвшөөрөл бүхий байгуулахаар хийгдсэн ба шаардлагатай байдаг. За мэдээж төвийн сүлжээнд холбогдох хүсэлтээ өгөөд одоо техникийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Гэх мэтчлэнгээр эдгээр 5-аас 6 шат алхмуудаар дамжиж явагддаг. За шинжлэгдсэн журмаар бол аж ахуйн нэгжүүд маань зайлшгүй батарейтай байх шаардлагатай болсон жижиг хэмжээний ч хамаагүй батарей төлөвлөх шаардлагатай болсон. Тэгэхээр батарейтай байгааны гол одоо зорилго маань өөрөө оргил ачааллын үед өөрийнхөө дотоод хэрэглээг хангах. За өөрийн хэрэглээ байгаагаа тохиолдолд төвийн сүлжээний ачааллаас дэмнэх гэх мэтчлэнгээр давуу талууд байгаа. За ашиглалтын хувьд гэх юм бол мэдээж хэрэг нөгөө хүмүүс хавтан цэвэрлэгээ, батарей гэх мэтчлэн зүйлсүүдийн юмнуудыг бүгдээрээ ерөнхийдөө мэддэг. Хамгийн гол анхаарах ёстой зүйл маань үер усны аюул. За ямар нэг гадны байдлаар санамсаргүй тохиолдолд батарей гаднаас нь гинтээ emergency alarm буюу нөгөө батарейны доторх юу гэдэг нэг шатамхай хий ялгарсан тохиолдолд emergency alarm-ийн дуурал яах вэ? Ялгарч харагдвал яах вэ? Нүдэнд харагдахаар илт гал харагдвал яах вэ гэдэг талаар бид нөгөө client талдаа буюу бидний худалдан авагч талд маш сайн сургалт болон зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг. Батарей ямар нэгэн байдлаар одоо хий гараад ч юм уу гал гарч байгаа тохиолдолд тэрийг ундраах гэж оролдох, эргэн тойронд нь очих сөхөж үзэх гэх мэтчлэн нөгөө мэдлэг дутуугаас болж ойрцсноос хүний амьнаас бас эрсдэх маш том аюултай байдаг учраас энэ талын мэдлэг ойлголтыг бас нөгөө хүмүүстэй сайн клиент талдаа сайн яах ёстой тайлбарлах ёстой. За өөр аж ахуйн нэгжүүд дээр зориулсан системийн хувьд энэ тоолж дурдах юм бол жижиг оврыг буюу одоо 15-аас 20 кВт-ийн системийг аж ахуйн нэгжүүд маань байрлуулж болно. За дээрээс нь батарейгүй буюу тан нарны автын user system-уудыг бас суйрлуулж болно. За энэ дээр байгаа нэг Toyota Top Motors-тэй бид нэр энэ өгөл 150 кВт-ийн нарны системийг өсвөрлүүлсэн. За төслийн том давуу тал нь юу вэ гэх юм бол өмнөхтэй адилхан яг ажлын цагуудаар хэрэглээ өндөр байдаг учраас энэ маань нарны үйлдвэрлэлийн эрчим хүчийг өөрөө одоо 100% хэрэглэх нөөцлөргүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Нөөцлөргүй байснаар анхны хөрөнгө оруулалт бол ашиглаж өгтгөн нөхөх хугацаа их хурдан болж байгаа гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан тавхандаа байлаа. Болно нээлттэй.